Өмнө жил бол харьцангуй айгу бөхчөм агаар одоо сэлгэлт бол айгу муу байсан. Одоо агаар чигшүүлэгчтэй болсон байна. Одоо хүүхдүүдийн эрүүл мэнд талаасаа ч гэсэн ерөнхийдөө агаар чигшилттэй сайн байгаа учраас ерөнхийдөө надад бол айгу тааламжтай байна. Агаар чигшүүлэгч тавихаас өмнө бол бас ингээд хүүхдүүд мэдээж ирэг тоглож наадад явангууд айгу хөлөрдөг. Тэгээд ингээ амар хөлн гарсан амар бөхчөм байдаг байсан байхгүй. Тэгэхээр бөхчөм байжгаад ингээ коридор руу гарангууд коридор нь бас жоохон сэрүүхэн талдаа байнгын хаалга онголцдог учраас сэрүүхэн талдаа тэгээ ингээ халуун хүүтэн хавсраад хүүхдүүд танаа төрөх магадлал аюу өндөр байсан. Хүүхдүүд одоо халуун хэтиг халуун бөхчөм агааргүй байхаар одоо хүүхдүүд нөгөө хичээлээ ойлгохгүй багшийнхаа зааж байгаа юмыг ойлгохгүй бас тгийх тал аюу өндөр байгаа. Тэгээд нөгөө хийж байгаа юмдаа гүц төвлөрч чадахгүй. Одоо ингээд агаар халуун хүүтэн ингээд таарад ирэнгүүт хүүхдүүд мэдээж ирэг анхаарал нь бол сайн төвлөрөөд хичээлээ бол аюулстай ойлгоход нь маш тос нэмэр болно гэж бодож байна. Хүүхдүүдийнх нь яг одоо гэр цэцэрлэгт хуваарлагдсан тоон хүртэл аюу тохиромжтой, тийм илүү биш, бага биш. Ерөнхийдөө хүүхдүүд нь ингээд хичээл номоо хийгээд ингээд тоглоод явах бол зай завсар бүрэн боломж нь бүрдсэн. Гэр цэцэрлэг ерөнхийдөө аюу тав тухтай. Сурах орчин нь бол 100% бүрдсэн л гэж л. Байшинд амьдарч байгаа хүүхдүүд бол цон хаан тааз хаалгал гэж мэднэ. Одоо энэ гэрт сурч байгаа хүүхдүүд бол унаа мэджийн, хаалгаа мэджийн, багнаа мэджийн. Гэрт одоо ерөнхийдөө юм байдаг. Гэрт ингэдэг гэдгийг бүгднийг мэдж байгаа. Байшин гэр хоёрт бол асар их ялгаатай. Тийм учраас айгүй тийм зөв гэж бодож байгаа.